За сайн байцгаана үзэгчдээ манай 25 дугаар плэзээ уртцаагааны гудамж нэвтрүүлгийн цоошин дугаараа эхлэж байна. За юуны өмнө одоо энэ манай сайхан нэвтрүүлэгт ирсэн эрхэм зочдтой одоо энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээ манай уртцаагааны гудамжийн одоо энэ удаагийн бас нэг гол онцлог нь юу вэ гэхээр 40-50 мянгатын одоо соёлоос одоо хотын соёл эхэлж исэн. За дараагийн нэг том одоо Улаанбаатар хотын том соёл үүсэж исэн, хөгжиж исэн, цэцгэлж исэн газар бол яа харахгүй одоо сансар түнэл микрохэн гэж ярьдаг. Энэ удаагийн дугаард одоо микрийн одоо их сайхан улсууд ирсэн байж байгаа. За та нартай бүгдээрэнд нь баяр хүргээд хэдүүлээ нэг сайхан хундгай тулгаад та тийм ээ. Нэвтрүүлэг эхэлж байна. Шинжилж болох гэж байна. За уртлагааны гудамж манд тугай, микрийн манд тугай гэдэг сайхан болчихлаа. Уртлагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт кино зохиолч Амар санаа, Айзам хамтлагийн дуучин Энх болд, GCI-ийн үүсгэн байгуулагч анхны ерөнхийлөгч Галсан буян, Бүгд найрамдах Солонгос улсын хийл хөгжмийн багш Энхэ, Бар хот компани захирал, Хулан төвийг үүсгэн байгуулагч Монгол улсын спортын мастер Цолмон нар уригдан оролцож байна. Би микрийн сансрын эдгээр ярьдаг. Ер нь микрийнхний түүхэр нь хизээнээс эхэлсэн бэ? Галсаахаа. За микро би бол 70-аад оны үеэр бол микрт очив. Ер нь Улаанбаатар хотод яг орон сууцны хамгийн өндөр байшинтай 9 давхартай нь одоо бид нар микрт анх байсан. 40 мянгат бол дандаа 5 давхар. Тэгээ бид нар бол бит хоёр нэг байр ингээд бид нар бол ойролцоо амьдарч байсан. Микрофон бүгд бие биенээ таньдаг ийм халуун бас амбул маягийн хороол байсан. Микро бас соёлоороо юугаараа хөөр гэхлээр зэрэг манай микро маань бас яг Оросын одоо мэрэгчлүүд амьдарч исэн. Тэгээ Орос сургууль 2-3 Орос сургуультай манай 48 дугаар сургууль хүртэл Орос сургууль байсан шүү дээ. Ингээд тэгээ Монгол Оросууд ойрхон ер нь бол микрохон бол ихэнх нь Оросоор ярьдаг. Чаддаг тий ойлгодог ягаад гэвэл харьцдаг ядахтаа Орос зэргүүдээсээ юм гойдаг. Тийм Оросын байр Монголоор хорьсон зэрэгэлдэй байхгүй. Дундаа нэг котогтой. Тэгээ гараа тоглохоор Орос хүүхдүүд өглөл банк котог тоглоно. Тэгээд тэр Оросоор ядаж гол шайбу пас гэдгээ мэдчихэж шүү дээ. Тэгээд Орос хэлэндээ өөр бол. Тэгэхээр зэрэг энэ бол бас түүхтэй газар шүү дээ тий одоо урд нь Американд дэнж гэжсэн соёлын нэг төв бос. Ягаад гэвэл манай хоёрын амьдарч исэн байрнаас ихэд бол одоо Монголын нэлээд нэртэй олон хөгжимчид одоо манай Галсанбаат, Долгион, Энх болд, Анх баяр, Хажуутлын байр, Гамболд за бархасч бараг манай байранд байнга ингээд ер нь бол нэг төвтэй тэгээд бид нар бол тийм халуун айгу дотно. Тэгээд соёл эрдэнэ дээр чинь концерт тавсны дараа шинэ концерт тавьсны дараа коридорт бүгд нөгөө нэг дуугийн сурах гал ахыг хүлээгээд орой байж идэг тийм. Довсонгой уянгагийн тэр давхартал яг бүгдээрээ байждаг. Тийм. Ер нь тэгээд тэнд л сууж байна. Сонин зүйлүүдийг сонсч ирсэн. Нөгөө лифтээ 9 давхар дээр дуучаад ингээд чүдэнсний мод тавьчуулаад тавьчихаар нөгөөх нь ингээд буцаад 9 руугаа дуучдаг. Тэгээд лифтээ явуулаач яагаад нэг орилдог. Анх бас лифтний соёл гэдэг юм чинь анх. Манайхан тэр үед бас тийм танхаа юм байхгүй. Ерөөсөө лифт мөвтөд тийг тоглохгүй. Ер нь бол байгаа юмдаа айгу тийм хайртай байсан шүү. Ерөөсөө би тэрийг анзаар. Үнэмсэн юм шиг байдаг. Тийм. Би өөрөө нөгөө дөнгөж яг орцоход манайх нь 68 онд орсон байхгүй. Тэгэл одоо жоох хүүхд 5-6 настай хүүхдэл орж байгаа шүү дээ. Мэдгүй тоглоод идэг шүү дээ хүүхдүүд. Тэгээд тэрүүгээр чинь лифтээрээ тоглож байгаа л дээшээ доошоо яваад айгу гоё санагдсан. Тэгээд нэг 8 давхарт баригдаад ямар ч байсан нэг тоос гарт ламбард болж ирснийг ал санаж идэв. Лифтний ардлын хороор нэг явдаг гэсэн. 33-ийн хүүхдүүд хичээл тарчаад нөгөө анх удаа Монгол лифттэй байр байсан учраас ер нь ихэнх нь орж лифтэн сууж өгдөжсэн тийм соёлыг Микрийнхэн биш те. Тэр хүүхдийн болохоор лифт гэж сонирн байгаа шүү дээ. Урд нь лифт байсан уу ихтлгүүрт байдаг тэр нь явдггүй. За Баянгол очтууд байсан баг. Тэгээд тэд нар бид оруулахгүй шүү дээ. Ганц бүх олон түмэнд нээлттэй байгаа нь манай сансар хэдийн 9 давхар дуртаа нь ордог. Тэгээд тэр нь 4-5 чигчин. Тэгээд дараа нь одооных шиг смарт биш шүү дээ. Голдоо зогсоод хамаад явахгүй шүү дээ. 9 давхараас нэг доошоо нэг давхар доосон бол голд нь 5 давхар дээр 1000 караоктаар нэмэргүй айл яв. Шууд явна. Тэгээд юу газраад очиж байгаа. Тэгээд бид нар ч яг удаа мэдээж эхний нэг 3 жил ингээд
хандлаа тоглож байгаа. Тэгэн гутаа дараа нь бид загнуулна шүү дээ. Та нар ингээд хамаагүй ингэж болохгүй гэдэг. Дараа нь бид нар өөрсдөө лифтээр харуулж байгаа байхгүй. Тэгэхээр гадны хорооллын хүмүүс чинь микро орж лифтэн суух гэж ирнэ. Нөгөө хэдий чинь шоглоно. Тэгдэггүй ингэдэггүй хаа гэдэг. Юм зөө шиг байж Гацаа нууцаа орн гацаа. Микрыг би ингэж сонсч ирсэн байхгүй юу. Одоо ингээд за бас муу ярилж байгаа биш те. Тэр Улаанбаатарт газар хөдлөлт хөдлөлөө гэхэд ерөөсөө газар хөдлөлтөнд нэрвдэхгүй ганц газар чи микр. Яагаад тэгэхээр одоо хамгийн анхны энэ тасгны авааг ингэж голоор нь зам гаргасан шүү дээ. Тэрэн шиг том одоо микрийн Американ дэнж гэдэг том уулыг чинь ингэж анхны хонглыг гаргасан. Тэгээ тэр маш их одоо дандаа эдэн тонн хадыг зөөсөн гэж ярьж байсан. Хэдэн одоо мянган хадыг зөөсөн юм дээ. Ер нь одоо тэр байшин барилгын хувьд бол одоо ер нь тийм сайн баригдсан уу? Ямар байсан? Дандаа тоосхон барилгууд 60 хантай гэдэг шиг айгуу чараа. Манай микрийн барилт чинь ингээд 51, 52, 53, 54, 55, 56 лифттэй 6 байшин биш үү? Ийшээгээ 58, 59 гэдэг хүүхдийн номын сан байдаг шүү. Номын сантай байна. Бүгд доороо хат хийцэн байгаа байхгүй юу? Дандаа хаттай. Нөгөө том чодуугаар чинь ингээд айгүй урт шаттай юм хаднуудыг хийцэн. Өндөрлөгт ирсэн болохоор тэрийг ч нэг тоглон тий шатматаар хадаар их сансрын түнэл ухаж байгаа экскаваторууд ингээд дандаа ингээд хадыг ухаж байгаа байхгүй. Хад тэгээд тэр түнэл гаргаад тэгээд бидний бас нэг давуу тал нь хүүхэд байгаа сонирхолтой юм. Тэр уулын чи орой дээр ингээд амьдарч штэ. Манай сургуулийн дээр сансар тэн дээр байдаг. Гэртээ би ч хойд микр их. Гэхдээ сансрын дэлгүүр талхан явахын тулд явчаад гэртээ харихтаа тэр түнэлийн уур гулгаад ингээд тойроод ингээд заавал тэр гулахгүй бол би сансар явсан хэрэг байдгүй байна. Тэгээд тэнд гулахгүй бол микрийн хүүхэд бол биш тэгээд энэ дээр 12 гулгана. Зарим цөг мөнхөд тавиагүй. Сургууль тариад цөөхөө урагтууж одоо их бол ахын дээр сайн мэдж байгаа да. Чатны бариулд ингээд юм пявр гэдэг байхгүй юу? Тэрээс л ингээд хоолж авч байгаа тайрч хөрөөж байгаа материалгаа хөлдөөч. Юун канки доош бол чавх шиг. Бидний үед ингэдэг байсан. Би чинь Батсан байхдаа бид нар чинь нөгөө Орсын цэрэг ангууд байсан шүү дээ хажуухан талд нь. Орсын цэрэг ангийнхнаас очиод шарик гэдэг ингээ гойно. Тэгээ шарик өгөнгүүт нь 3 шарик авангууц самкат гэж юм хийгээд сансрын дээрээс чинь доошоо гулгадаг шипник явдаг байсан. Шипник гэдэг. Тэгээ тухайн үедээ одоо хамгийн одоо алдартай одоо бас нөгөө 40-50 мянгатын томчууд нь бас тийшээгээ нүүгээд зөндөө олон одоо сэхэтнүүд нь бас тийшээ очиод тэгээ хамгийн одоо ганган одоо усуд байсан гэж яриад байгаа байхгүй. Тухайн үед ч одоо 70-80 нэг даргамар голдуу хүмүүс микрот байр авч байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь энэ тентхийн тэгэл ер нь дандаа тийм нэг тэгээд дарагшаа томтоор яваад ирэхдээ хүүхдээ нэг жинс шамдамдаад ирэн тэгээд жинс чинь тэгээд өмсөд амраа ер нь залуудаа ихэр одоо ганган залуу байсан дээ. Яг юмнаас өмсдөг байсан. Юмнаас хасрахгүй өмс. Би нэг сонин түгээр жинс гэснээс ингэхгүй Москвагийн 80 оны олимп болох гээд Орос руу баруунаас нэлээд том шаардлага тавьсан байгаа. Танаад ядаж кола зардаг болмоор ядаж ингэ жинс хиймээр байна. Тэгээд орсууч нэг твэргээ жинс гаргасан. Тэр твэр гэдэг жинс нь манай тэр Оросын үйлчлэгээний төвцөө зарагддаг байхгүй юу? Тэгээ бид нар чи яаж яаж байгаа тэрнээс нь ганц хоёрыг авчин. Аваад тэр чинь ойдлон жоохон юм дизайн муу байгаа байхгүй. Тэрийг нэг үрээдгээр хандлж агаад шар утсыг авч агаад одоо энэ уртцагаан дээр ирээд нэг ихч байсан юм а. Тэр нэгэд шар утсыг нэг өгж агаад яг өөрөөр нь оюулдаг байхгүй юу? Гадна оёг хэлгэж штэ. Тэгээд хууч ах ихс нарынхаа левайт мэгсэн конопнопыг хадгалж байгаа. Эргээд орсууд нь 5 нуглаа зарсан байхгүй. Яг тэр материал нь бол яг жинсний материал. Тэгэхээр ойдлон ингээд твэр гэсэн Орос. Таныг бол би санаад байгаа. Анх одоо Батсан байх чи эрх хаврын цэцэг гэдэг тийм гоё барилгын машин механизмын тэр автоцсрын завуудын их гоё кино тоглож ирсэн. Ах бол одоо маш олон кино тоглосон. Сүүлд та нэг дандаа нэг тийм эвгүүдээр тоглоод байна те нэг хор найруулдаг авилгад авдаг дарагч жишээ нэ. Чи нэг л баримтгүй л яваад байна. Учир зүйн дүгнэлт дээр бол бүх зүйл тодорхой. Сэлмэг тухайн хотхонд чи ирнэ ойр бүх үзүү. Амжихгүй юм. Хөхөдөх хэрэгтэй. Чиний яриад байгаа над учир зүйн дүгнэлт энэ тэр чинь бүгд энэ дотор байгаа шүү дээ. Чи бүх зүйлийг хэрэг мөрдөж байгаа маа гэдэг. Найруулагч нар уцтаа дууддаг байхгүй. Хаа нэг юмд ороод орохоор зэрэг нэг бол их хурлын гишүүн, нэг бол банкны захирал, нэг бол нэг тийм албан тушаалтан. Тэгээд яадаг харахад гимгүү царайтай. Цаагуур гэсэн амар муухай юм байдаг тийм. Тэр эхний кинонд чи манай ч бэлэгттэй цуг. Тэгээ манай микро 3 хонд болсон шүү дээ. Манай микро бас бэлэгт. Тэгээ бэлэгт байна би байна. Тэгээд манай доотлын хин Эрдэнэт араагийн. Танаа. Манай анги. Тэгээ танаа анги. Бид урагцсан. Та яаж яагаад ер нь кино жүжигт орцсон юм бэ? Ер нь
бас Уг нь би бол эдийн засагч юм шүү дээ. Тэгээд сургуулаа гайгүй төгссөн чинь намайг нэг улсын зардлаар сурсан хүн чи хөдөө явж ажиллах болдгоо. Тэгээ манай авч улаан коммунист хүн чи нам засгийн давтаа шийдвэр зөрчил хэм чи яв гэдэг. Тэгээ одоо бүр яад юм бэлээ гэж суужсэн чинь нэг өөрөө зургатаар зардал явдаг байхгүй. Дээд сургууль төгссөн залуухан эрэгтэй нэвтрүүлэг шалгаруулж авна гэх. Тэгэхээр нь царай хоолой тэгэхээр хөдөө явах гондоо очоо бүртгүүлсэн. Тэгсэн чинь 500 хүүхдээс ингэсээр гонжирлцаар байгаад үлдчихдэг байхгүй. Тэгээд телевизэд 2 жил ажиллаад тэгээд мэрэгтэй хаж руу орсон. Тэгээд нөгөө хүн чинь нэг ингээд телевиз урлагийн байгууллагатай холбогдчихоор яг нөгөө танхимд орсон хүн шиг гарч чаддаг юм байл л дээ. Камераа санаад ч гэдэг юм уу, гэрэлээ санаад ч гэдэг юм уу. Тэгээд кино найруулагч нүдэнд үрдсэн юм уу да? Би нэг насаараа ганцаараа явах байхад ингэж хэлдэг хүн чинь байна шүү дээ. Атганд нь байдаг ба авдранд нь орсон явдал байдаг юм да. Би ч өөрийн гэсэн талгаатай хүн шүү. Энэ бай. Уучлаарай. Үжиглэх үү? Таныг өрөө. Анган цэцгийн дидгэрдээ Бүсгүй бүжиглэх үү? Танад Уучлаарай. Би бүжиглэх гэж байна. Би бас бүжиглэмээр. Ихэл зүрхэн хүн би вэ? Ер нь жоохон бодосон байсан дээр ш. Юу гинэ? Аргалдаа зүрхгүй. Бүжиж бай. За дөө болооч. Яаж явах нь вэ? Эвгүй юм. Өршөгөр. Та нар одуулаа юм байна. Та энэ хүнийг таних уу? үгүй танихгүй. Гэхдээ манай ажлын газрын хавцаа гэрн байдаг юм уу? Ийм нэг залуу яваад л идэв. та нарын үед ер нь хоорондоо ер нь энэ хайрын захиа яаж бичигддэг байсан бэ? Нөгөө нарнаас саран дэдэр гэдэг шиг та ер нь тийм захиа ер нь авч ирсэн үү? Захиа өгж ивүү та ер нь? Үгүй тэр нэг арайч нөгөө нэг сэсэр усаас гаралтай сэсэр цагаан цаас арай тэр чинь уучирсан. Тэр бүр нарын үе. Бидний үе бол зүгээр яг нэг номон завсар хийгээд нэг цаадагдж ийн үерхгүй явах уу гэсэн уулзах уу кино үзэх гэсэн тэмэл юм зурс өгөхөөс нэг айхтар шүлгэсэн мөлгөсөн юм бол. Альбер байна. Тэ тэрийг бас номер нь олчихно. Тэг голцоо гэртээ утастай байгаа байхгүй юу? Ер нь бүгд утас. Тий, тэгээд тэр утсыг олж аваа. олчихно. За тэгээд утсаар л ярина да. Бүгд утастай. Тэгээд жишээлбэл одоо би Уйнагийн анги нэг хүүг ахын таалагдлаа гэж Уйнаа дээр очиод биш танаа анги дэмж утас гэдэг гад хэлээд өгч. Тэгээд ямар ч одоо нэг мессеж гэдэг орон шууд утастай орой утастаа л тэгвэр судалсан ээж аав нь тэдэн цагт хардیں۔ Дэдүүд гэртээ ганцаараа байдаг. Шууд залгаад авна ш. Тэгээд ярина ш. Манай хөгжим бичгийн охтуудыг бол те хамгийн гоё, хамгийн царайлаг, хамгийн үзэсгэлэнтэй охтууд манай сургуульд явдаг байсан. Тийм учраас манай сургуульч ингээл нэг шинжил мэнжил тэмдэглэнгүүт манай сургуулийн гадаа их сургуулийнхаа, дээдийнхэн, микрийнхэн, баг тойргийнхэн ингээл шавцсан. Тэгэл гараад ирэнгүүт нь энэ хийлэх үү, энэ бүжигч нь үү, энэ хин үү гээл тэгэл ерөөсө манай охтуудыг бол явуулдаг байсан үнэхээр. Юу сонсчихсон л та. Тэр авц нэг атманууд ирээд охтуудаа болоосолтой зодтолтно. Тэгээ нөгөө хэрлэн ресторан нөгөө сансар үйлчлэгээний төвийн гоё ресторанд бас орж хоол идэнэ. Ер нь тэр үед ямар одоо алдартай. Микрийнхэн чинь микрийн охтуудыг хамгаална шүү дээ. Тэгэхээр чинь баг тойргийн залуучууд хүрээд ирэхлээр зүгээр за сайн байна уу чи энэтэй найзал гэж хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр чинь хооронд нэлээд тулаан болдог байсан байгаа. Одоо манай хагархаа тамираа ах байна шүү дээ тий. Бас манай урт цагааны годомж нэвтрүүлэгтээс орж исэн 40-50 мянга тий. Тэгээд тухайн үедээ бас би сонсчихсан л да. Манай Чингис хааны жагаа ах бас нэг сайхан охинтой танилцаад хэрлэн ресторанд орж исэн чинь атмануу задах гээд тэгээ хагархаа тамираа ахаас виз авчихсан. За энэ хүн одоо энд орж болно гэдэг. Манай нэвтрүүлэг дээр одоо бас 140 жилийн түүхтэй одоо алдартай одоо энэ Сам игэл би манай спонсороор оролцож байгаа. За мөн одоо алдартай одоо Японы одоо Кальписа одоо гэдэг та нар маань сайхан одоо пивуугаар одоо янз янзын тэр бие барих юм байхгүй шүү. Би жоохон байж байгаа та нартай энэ гоё Шимко гэдэг нэг брендийн нэг гоё шимээ арих халааж өгнө. Тэгээ шимээ арих уучаар за ах эгч нар маань одоо сайн хөлсөн гоожоод тэгээд нэг сайхан яриа өрнө. Одоо манай нэвтрүүлэгт байна штэ. Cat Fruit Mongolia гэдэг нэг гоё компани орж ирсэн. Энэ ингээд байна штэ. Ингээд жимсийг ингээд маш олон төрлийн жимсийг гоё ингээд хийчихсэн. Тэгээ энэ озоноор ингээд озонжуулдаг гэнэ жимсийг. Та нар манайраа эдээрээ. Тэгээ энэ жимс маань байна штэ. Маш гоё шинээрээ. Ерөөсөө ямар ч нэг озоноор ингээд озонжуулчихаар штэ. Нэг бактери үрждэггүй, хорхоо идэггүй маш гоё. За цаамагч сайхан идээд үзээрэй та. За нэг авчи. Дамжуулаад идээрэй. За би нэгийг авчий да. Өстой гоё.
Аюу гоё юм байна. Тэгээ одоо бас инкэ хчига манай урт цагааны годомч нэвтрүүлэгч одоо дуу хуургүй яаж байх вэ? Инкэ хчига бас одоо тайзан дээр урьж байна. Инкэ хч маань одоо мундаг хийлч Свердловский одоо их сургуулийг өдөрдаачаар төгссөн. Одоо Солонгос улсад бас олон одоо мянган шавьтай одоо ийм мундаг ихч байгаа. Тэгээ ихчига тайзан дээр урья. За байна. Дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигэл. Урт цагааны годомч нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. Нэвтрүүлгийн ивентэд тэгж Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Йоо, хичээлээ гэсэн чи өсөөлөх юм. Golden Gobi-гийн шинэ шоколад амсад хөдөлтэй. Нэр юм уу? Бэлх чанар. Вау. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Урт цагааны годомч нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Урт цагааны годомч нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. За та нэрээ гоё хөгжим тоглоод нэрээ заал танхим маань ямар гоё болчихоо нэрээ. Үнэхээр хөгжимгүй бол нэрээ яаж энэ сайхан нэвтрүүлэг явах вэ? Таны хувьд одоо инкэгч маань одоо хувь сүүлийн үед одоо Солонгост ажиллаж амьдарч байгаа. Маш олон одоо Солонгос шавнар монголчуудыг бас хийл гэдэг одоо сайхан хөгжмийг зааж өгч байна. Одоо Солонгос хүүхдүүд ер нь хийл сурах чадвар хэрвээ Монгол хүүхдүүдийг бодвол Солонгосчууд бол юу яана л та. Сонгодог хөгжмийг бол айгүйх дэмждэг. Тэгтээ хэрвээ бид нар шиг одоо дээд сургуульд яваад ингэх юм бол асар өндөр үнээр сурна. Бид нар бол нөгөө тухайдаа социализмын үедээ Орос руу ингээд бэлтгэдэг ингээд ирчлээ шүү дээ. Гэтэл бол манай юуны Монголын сонгодог урлагийг төгссөн хүмүүс одоо тусдаа консерватор гэж сургуультай Аз дотроо түүний Солонгос, Вьетнам одоо энэ юу Хятад, Японд дээр болохоор дээд сургуулийн хажууд талд хөгжмийн анги гэж байж байгаа байхгүй юу? Дулаачийн анги, хөгжмийн анги гэдэг. Түүнээс ийм тусдаа одоо манайх шиг ингээ Монгол улсын консерватор гэдэг тусдаа эсвэл Оросын Москвагийн консерватор гэдэг шиг ийм тусдаа тийм юу байхгүй. Тийм учраас ихэнх мундаг хөгжимчид нь бол маш өндөр үнээр гадаадд бэлтгэгдсэн байдаг. Тэгээд одоо 78 90-ад он 80-ад оноос эхсүүлээд одоо сонгодог хөгжмөө маш их дэлгэрүүлж тэднийг одоо нэвтрүүлээ. Тэгээ одоо эхнийх нь мундаг хөгжимчд нь одоо ингээ гарч ирж байна. Намайг яг очиж явах үед
ерөөсөө эд яг нөө дэлгэрчсэн тий. Тэгээ одоо л солонгос хүүхдүүд мундаг л да. Одоо юуны параны конкурсанд төрүүлж байгаа солонгос хүүхдүүд. Тэгтээ нөгөө суралцж байгаа хэсгээс нь харах юм бол манай монгол хүүхдүүд арай жоох илүү чадвартай. Гэхдээ тэр хүмүүс бол нөгөө яг энийг сурна, яг энийг дуусгана гэсэн тэрийг аягүй сайн мэддэг. Нэг юмдаа зорих юм бол одоо бүр ингээд төгс нөгөө тэрийг хийж чаддаг. Тэгээд орчин нь ч бас тийм байна. Солонгос, Япон, Америк ч нь одоо яг та нар шиг юм мэрэгжлийн багш хүний нэг цагийн хөдөлмөрийн үнэлгээ чинь ямар өндөр байд юм бэ? Одоо би зүгээр хар ажил гэж ярих бас буруу үг юм байл л да. Зүгээр тийм биеийн хүчний хүнд хүчээр үйлдвэрийн ажил хийж байгаа хүмүүсийн цалингаас одоо доор хаяж 5 дахин өндөр байна шүү дээ, тий. Таавал ер нь одоо тэнд хэдчнээ шавьтай болчихваа. Би бол эхний шавнар маань дээд сургууль төгссөн. Тийм үү одоо 30 гарцсан. Бага шавнар маань болохоор одоо яг ахлах сургуулаа төгсөөд байж байгаа. Тэгээ 27 жилийнх нь 25-д нь багшлсан. Тэгээ цоомоо өгчийг би бас нэг санаад байгаа маа. Бацаан байхад чинь нэг хэсэг ингээд хамгийн анхны тураах төвгээл 30 кг хүн хасна гэдэргээл тий. Тухайн үед ч одоо ер нь тураах төв гэдэг одоо хэдэн анх бизнес эхэллээ таа чинь. Нэг хэсэг божигносон шүү тий. Тэр үед чинь угаасаа нөгөө социализмын үе байсан, нэгдүгээр, хоёрдугаарт нөгөө зах зээл бас жоохон өөрчлөлтөнд ороод бүх албан газар байгууллагууд хаалгаа бариад тэгээд нэг бизнес рүү орцгосон. Яг тийм үе байсан. Тэгээд би өөрөө соёлын яамд бас ажиллаж ирсэн. Тэгээд тэр соёлын яамч гэж байхгүй болоод тэгээ одоо амьдрахын тулд одоо хүүхдээ тэжээхийн тулд аав эмээ өвөө гээл ингээ амьдрахын тулд гээд бас өөрөө би тамирчин байсан учраас ер нь яаж хүн ямар дасгал хийхээр яаж гоё болдгийг сайхан болдгийг гэдгийг бас мэдчихсэн учраас нэг тийм зоригтой нээсэн компани байгуулаад зохиогчийн эрхээ аваад ингээд нээсэн ер нь тэгээд манай Монголын 7-800-аад мянгаад хүн үйлчлүүлсэн байдгийг 30 кг гэдэг чи одоо бодиттой байсан уу? Бодиттой. Хэр хугацаанд 30-ыг хайсан бэ? Тэр одоо яг нь жилийн хугацаанд шүү дээ. Жилийн дотор. Тийм, жилийн хугацаанд. Ер нь бол 14 хоногийн хугацаатай нэг курс хийдэг. Тэр хугацаанд бол нэг 2-3 хил, 4 хил хайна. Тэгээд тэр хүн тэрийг бариад цаашдаа ингээл байнга хичээлгүй ч гэсэн хоол бидний хэлсэн юмар яваад ах юм бол ер нь жин хасаад ах магадaltaй. Ер нь нэг жингийн илүүдэл хаягдаад өхөөд ирэхээр өөх жоохон өвчээд эхлэхээр хүн бас тураад эхэлдэг. Өөх үржилтийн үе гэж айхтар юм бид хүн унтчихад л өөх үрччихийдэг. Бас тийм байна. Тийм. Унтчихад хэдэн тэр бумаараа үрччихийдэг. Өөх өөрөө. Тийм учраас хүн шүн ундахтаа битгий мэд, шүн ундахтаа энэ газтай ундаануудыг битгөө, энэ шүн ундахтаа жимс битгий гэдэг чинь их учиртай. Тэр нөгөө өсөж нэмэгдэх юм ин ахиулаад идэг учраас тийм бидэг байхгүй юу? Би таны ингээд түүхийг харж ирсэн чинь алдарт одоо Жамингуа гэж одоо Монголын одоо морин хуурын эцэг бас сайхан буурал байна шүү дээ. Тэгэхээр таны явгийг харахаар та чинь Жамингуа одоо зээ охин мөртлөө Жамингийн цолмон гэж үдэг. Энэ ямар учиртай? За манайх болохоор өгшил үүсэл нь болохоор Дорнтын одоо Хэрлэн Барс хот гэдэг одоо булган сумаас манай өвөгийн нутаг байгаа. За эмээгийн нутаг болохоор Дорнтын Чавилсан сум. Тэгээ өгшлээ ингээ харахаар нөх Хэрлэн Бар хотын Чингисийн хар түгийг дахижсэн юм айхтар газар нутагт одоо манай өвөгийн нутаг байсан. Тэгээд өвөгийн аав нь болохоор Гомбторж гэж хүн байсан. Тэгээд тэр Гомбторж тэр хошуундаа тайж хүн байсан байхгүй юу. Тэгээд тэр хүн чи одоо энд Гомбторжийн Жамин гэдэг хүнд анх хуур хөгжим зааж өгөж, ном сум харавхыг зааж өгөж, одоо мал маллахыг зааж өгөж, тэр ер нь гэр ахуйн соёл бүгдэнд нь одоо бүхэл монголчуудын зааж өгөх ёстой юм зааж өгж тэ шагаа харва марва. Тэгээд тэр үед чинь нөгөө одоо бас хувьсгалын янз бүрийн юм орж ирээд лам хуургуудыг алаад тайш ноёдыг бас хилмигдүүлж буудаад ингээ өвөгийг буудаад ингээд дээр нөгөө латипгой нэг эсгийн дотор хөснө гоцсон ингээл морин тэрэгтэй явж идэг ш. Тэр шиг л манай өвөө чинь баг морин тэргээр зүхтааж оргож Улаанбаатарт ирсэн байхгүй 16 таахтай. Тэгээ ирээ соёлын сургуульд ороод одоо хөгжим урлагаар яваад намын сургуульд намын дээд мэд гэж ороод бүгд хамрагддаг байж бүгд намын гишүүн болдог байж тийм бэ. Тэгээ одоо ороод тэрнээс хойш явсаар хагаад одоо алдарт хуурч морин хуурч гэдэг ийм цол иргэм дүртэл явжээ. Тэр үед би жоохон байсан зүйл том болоод одоо тэр үед чинь хүүхэд ингээд охин төрлөө охин төрөнгөт охиных нь хүүхэд одоо хатгаа матгаад усаад хөвтөх эмзэг байхгүй сайд нэрээ 2 дугаар эмзэг гавьяатуудад үрчилдэг. Тэр үед нэр дээрээ болгоод охиноо өргөөд авчих юм бол манай охин сайд нэрээ 2 дугаар эмзэгт өөрчлөх юм байна гэдэг утгаараа би ингээд үрчлэгдсэн байхгүй. Таа ба штэ тэр агуу хүний бас ажил байж байгаа. Ер нь хөгжмөр яга яваагүй юм бэ? Би
Би соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангир төгссөн шүү дээ. Тэгээ Оперын дуучин. Сүүлдээ та нөгөө өөр одоо спортын тал руу явчлаа. Би ерөөсөө оперын дуулаачаар гэдэг чинь би чинь 81 оноос 8 дугаар ангид байхдаа угаасаа манай 33 дугаар сургууль дээр буудлагын гавьяат дасгалжуулагч Жанцаа орлоо гэж багш ингээ хүүхдүүдийг шилээл гар марын гэж үзэлтэй. Энэ алга малга томтой юм байна, ясын юм байна. Энэ буудаж чадах. Одоо нэг жоохон төрхөн юм буу хөвчл нөгөө буутагаа унж штэ. Энэ доктор сайтай юм байна, юу нуруу сайтай юм гэж шилж авдаг гэсэн. Тэр үед би тэгж ороод буудлагын спортын мастер болтлоо ингээд өсөөд тэгээд дээд сургууль мургуулд ороод ингэ явж байгаа. Тэгээд хулан турахтуу гэдгээ нэг гэсэн тийм байхгүй. Яг тэгээд буудаж муудаад явж байхдаа л манайхан бүгдээр урлагаар явж исэн болохоор би зүгээр шалгалт төхөр тэнцэж байгаа. Тэгээд орцсон байхгүй. Одоо та буудаж гин үү? Буудаж байгаа. Та одоо бууга авчирсан уу? Авчирсан ба. Бууга сонирхуулаач тээ. Яаж одоо бууддаг юм бол тий? Манай буудлагын спортоор бол олон хүн бас олон сайхан хөдөлмөрийн баатар хүртэл авсан байгаа шүү дээ. Гүндэгмаа хөдөлмөрийн баатар байна, мөнх баяр гээд мундаг гавьяат байна тий. Миний багш өөрөө гавьяат Жанцаа орлоо гэж байна. За энэ буу гэдээ ярихаар би эмэгтэй төрлийн энэ урт бууны төрөл. Энэ жинхэнэ сум юм буу. Жинхэнэ сумтай. Тий энийг одоо ерөөс ингээл замгаа нээгээл энэ замгийг нээгээл сумаа хийгээл ингээд буудах хэвээр 50 метрт одоо ийм алга дарам жижигхэн ийм байны цэгийг унах хэвээр. 50 метрт шүү дээ. Сум нь одоо хэдэн миллиметрийн сум болох вэ? 1.5 м. Жижигхэн юм калибр сум тий. Таавал ер нь таруугд бол ер нь буудлага ярихаар хүн болгонд тэгдгийн тарууг хөдөлгөөнтэй бай хөдөлгөөнгүй бай хоёр чинь ялгаатай. Гэхдээ ер нь бол манай тамирчид чинь одоо хаяа 100 мөн дээр бас дадлах хийж гөрөөс мөрөөс анд явна шүү дээ. Солгой өөрөө. Солгой. За наадах чинь болохоор хийм буу гэдгийг. Энэ бас жинтэй юм биш үү те? Бас хүнд юм байна. Жинтэй. Ер нь бол гар ядрах юм биш. Энэ ч одоо бүр яг ингэж сугруугаа ингэж хийж агаад. За. Одоо би хүнлөө чиглэж болчиход шүү дээ. Яг ингэж бариад энэ ирүүгээ яг ингэж тавьж агаад. Ингээ хөдөлгөөнгүй байх хэрэгтэй байхгүй юу? За. Тэгжиж тэр байгаа нь чадахгүй юм бол ерөөсөө ингэж байдаг байхгүй юу? Тэгээ бид нар чи энэ чинь нэг тогтмол ингээ бэлтгэл хийж байгаа болохоор яг ингээд тогтсон яг ингээд ширээн дээр тавьчихсан шүү. Тэгжиж хамраараа 1 2 3 гэж амьсгаа авч байгаа юм. Тэр би ч одоо 81 оноос эхлээд идэрчүүдийн авраг болоод 82, 83, 84, 85 онд спортын мастер авчихсан. Тэмцээнд иржсэн ба олон улсын тэмцээнд очижсэн шүү дээ. Би хоолжтойсэн. Энэ буу хоёр өөр буу байна уу? Хоёр өөр. Энэ чинь жинхэнэ сумтай буу. Наад чинь хийн сум гэдэг чинь жижигхэн нөгөө туулган сумтай буу гэдэг хэвгүй. Буудлагын спорт ер нь хүн яг юу өгөх вэ? За буудлагын спорт бол ер нь хүнд маш их төвчээр хатуужл өгнө. Одоо эмэгтэй хүн бол айгүй шалчгнуур ядардаг ингээл ийм ингээд гарах юм дээр гарч чадахгүй ингээд төвчээргүй байдаг шүү дээ. Энэ бол маш их төвчээр өгнө. Яагаад гэвэл би ингээд 50 метрт 60 сумыг цагт 45 минутын дотор эн чинь би сая зогсож буудаж чинь те хэвтэж бууддаг байхгүй бас. Би тэр төрлөөрөө спортын мастер авсан. Олон улсын амжилт юу вэ нэгч? Олон улсын амжилтан дээр би 5 дугаар байранд л орж исэн доо. Нэг сайн яагаагүй. Бид нар чинь тэр үед чинь бас социализм үе ийсэн болохоор нөгөө зардал мөнгө байхгүй. Өөртөө мөнгө гаргаад ингээ явах айгүй хэцүү. Нөгөө спонсор гэдэг юм аач мэдэхгүй л ийсэн. Та одоо шавнар байна уу? Одоо бид нар шавнар би бол шавнар мамнар гарах гэж хөөцөлдөг. Би тэгэл ерөөсөө өөрийнхөө хувийнхын юм хөөгөө явцсан болохоор сонирхлоороо буудаа явцдаг. Буудлагын одоо тамирчдын сая Ахмадын дараагаар ингээд болсон. Ахмад тамирчдын одоо дарга гэж томилогдоод нэг хэсэг тэгээ би сая ажлыг өгчөөд ингээд лээж байгаа. За та нартай би нэг гоё юмар дайлах гэдэг. Инх бол дахиад нэг авч явах. За манай Шимко гэдэг нэг үзтээ та нар их гоё. Та нар үзэж байгаарай. Би та нарт ёстой гоё юм дайлах гэдэг. Энэ хардаа. Ингээ доор ингээ сайхан Шимко буюу шимээ архиа ингээ халаацаа нөхдүүдээ. За би та нарт одоо хийж өгнө. Ер нь манай монголчуудын нэг онцлог байдаг байхгүй юу? Та хундгаа өгдөө. Манай монголчуудын нэг онцлог нь бол айгүй төсвөр хатуучилтай, айгүй мэрэгэн бүр нэг цусанд нь энэ монгол хүний бас нэг юм байна. За их бол таах. Маш мэрэгэн, маш төвчээртэй. Тэгээд задуухан октод төгөөд ирээл юус айгүй мэрэгэн боддог байхгүй юу? Заагааг байхад те. Би ч одоо сургуулийнхаа бодлого аврах шүү. 10 жилийн. Миний багшиг болохоор одоо тэ нөгөө нэг юм хийм буу гэдэг чинь нэг зүгээр юу шиг. Зүгээр калибр грамм бэ энэ одоо боо.
Ер нь одоо энэ ерөөсөө 2.5-аас 3-4 кг байдаг шүү. Зарим нь янз бүр. Одоо энэ маш хүнд байгаад байдаг. Зарим нь өөр хөндрүүлэх тусам доктор сайтаа болдог. Ингээд нэмж өгдөг, хөндрүүлэгчд нэмж өгнө. Зарим маш хөнгөн ингэж буудмаар санагддаг хүмүүс байдаг. Ер нь бол манайх дэлхийн хэмжээнд бол манай буудлагын гарбоны тамирчид их амжилт гаргасан байгаа. Бас одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар Гүндэгмаа байна. Олимпиа бас хүрэл медальт Мөнхбаяр байна, Гавьяат байна. Гэтэл энэ чинь гарбуугаар сайн байна. Та нартай би нэг гоё брэнд танилцуулах гал хүлээгээд байна. Энэ өштэй Шимко гэдэг одоо Монголын шимээ архи байгаа штэ. Шимээ архийг одоо гоё малчтаас их гоё стандартаа хурааж аваад тэгээ энэ шимээ архинд авна штэ. Одоо гоё манго, жимс, янз янзын гоё юм амт оруулаад тэгээ шинэ жилээр чи одоо бид нар чи нэг янз янзын вайн ууж байгаа штэ. Та нар шар тос хөвлөд ууж болно. Сайхан эрүүл мэндийн ёстой гоё юм байгаа. За хэдүүлээ сайхан за микромантуга гэх нэг барьчих уу да тий. За микромантуга гэж сайхан барьчих. Микрохонда бүгдэнд нь шинэ оны тэгээ бас урьдчилаад ихтэй шүүвч тий. Тэгээд удахгүй болох микрохоо явуулсан нэрээ гэж орж шээ. За микрохны түүхийг бол яриад бол ер нь дуусахгүй баха. Тэгээ ялангуяа манай галсан ахын хувьд бол одоо тухайн үеийн тэр микрохны бас нэг гоё. Манай Галанбат ах чинь бас их рок pop дотроос их онгойтой янз янзын бас нэг гоё ярианд ордог штеп. Галсан ахын маань одоо гоё дурсамж юу байна? Би нэг 7 8 дугаар 8 9 дугаар ингээл нөгөө манай байрныхан жинхэнэ ийм нийлээд тоглодог үе дээр орой болохоор зэрэг ах ирнэ гэрт. Тэнгүүд би байрныхаагаа дуудана. Тэгээ манай байрных нөгөө ангийнхаа юм уу гайгүй охтууд руу ахаар уцтуулна. Та нэг яриад яагаадах гал. Одоо танилцаадах гал. Ах тэгэнгүүт чинь бүр шал өөр юм яриад. Барайд нэг охин бас аав нь байна хөл гэж байна. Бид нар чи гээл байхгүй байна. Ах нь хөдөөнөөс ирсэн юм аа нэг ижний мах авчирсан 10 минутын дараа гэрийнхаа гадаа гараа байж байлаа. Тэгээд тэгээд нөгөө биднийг нөгөө охиныгоо за хараад ир гэж байгаа байхгүй. Бид нар чинь тэргөөр гүүж гараад нөгөө охиныгоо харж байгаа. Нөгөө ахыгаа дагуулцгаа гарч ир. Тиймэрхүү маягаар уцаар их хүүхд тоглуулна ахыгаа. За та нэг тийшээ уцчих. Тэгээд холбооноос ярьж байгаа нөгөө дээр үе уцч нэг иргэсэн байл тий. Тэрийг ингэж нэг хэмжүүлээд өөрөө ч гэсэн гой онгоо ярьж өгнө бидэрт тиймэрхүү. Нэг удаа өөрхий тадигаач бацхгүй ш нөгөө алиалагч. Тэр хоёр нэг ядаргааны эмнэлэгт хоёрыг хэвтээд тэгээ гарч иртэн би асуухгүй. Яасан хөтлөө энэж байгаа тэр гарч ирв гэсэн чи юу гэж бацх хөтлөө нэхгүй гэж байгаа. Эсрэг галсан ах юм баг алиалагч болчихсон. Тэгээ баг тий. Ямар санд айлаалагч бүр эдгийн хүртэл инээлгэж байгаа. Бид одоо бригад моргадэр явна шүү дээ тий. Зүгээр галсан ахын онгод бас галсан алилал. Тэнд очиод хүний тэг өмд гутлыг аваад нуучин одоо янз бүр болгоо шүү дээ. Нандаа хин баярах хоёроор бол амар тоглодог. Тэр соёл эрдэнэ хамтлагийн нэг хошин шогийн нэг юм зохиомж өгсөн галсан ах чинь ганцаараа ингээл тэргэн дээр суучин нөгөө хэдийгээ ташуурдаал сүүлд өөрөө ганцаараа нөгөө хэдийгээ үүрцэн тий. Ямар сандал филармон соёл эрдэнэ хөгжимдөд урд нь ухнаагоо дуулж байгаа байхгүй юу? Мөнгөн цагаан хөлөг гэл тэгтэл ард нь Галанбат ах чи ерөөсөө л ингээл онгоц ингээл нисгэлээр. Одоо ингээд бэлтгэл одоо шинэ концерт хийх гэдэг тэр шүнжэнгөө филармонд. Тэгэл хин өдөр чи ингээл дайми жоохон ингээд хоолой ингээд нөө битгий хөөмөлөх гэдэг. Тэгэнгснээр нандаа нэг нөгөө алдаг ханган цэцэгтэй гээд хамгийн сүүлд нь хурмынхаа өдрөө өрийа нэг тиймэрхүү гэсэн жил хин зундар чи наад үгээ тод хийлээч чи өөрийнхөө мемийг хөлөө гэж сонсогдоод байж тээ. Тэгээ жоохон аль тэр хүмүүсийн яг шүнжэнгөө болохоор жоохон сэтгэлийн өрөх гэж жоохон тэр бие бинийгаа алиа дунд нь аюу тийм ер нь тэд нар чинь одоо энэ хин Батбол томжгаа дээр чинь ингээд сарын юм хийж байгаа ч гэж байна гэдэг юм ихтэйж өгдөөс солингаа хийх гэж байгаа. Тэг сони би ихтэй баг багтаа гайхлаа эдгээр ямар сони ярьд. Дандаа тэгж айдалж байна. Ер нь одоо та нарын тэр үед нэг жоохон пого мого одоо ямар байсан юм бол
бас нэг зодон бас хийдэг дүрэн байсан шүү дээ тий. Хамарнаас бас гарвал одоо яадаг чи. Би нөгөө зодтолж явдггүй нь байсан. Томото гитараа тоглох, гитар тоглоно. Манай байр болохоор 8 давхарт нь эднийх байна. Одоо нэг алдартай 7 галсан гэдэг чинь нэдэнд байна. За тэгээд доошоогоо 7 давхарт олигон байна. Өшөө тэнд чинь лодоо дамбугай. Одоо айзам хамтлагийн дуучин гэдгээрээ бас би тэнд байна гэдэг зам бүдэлчлээ. Бүргээс гэдэг. За тэгээд доор 3 давхарт лувсангой гэдэг ардын хурлын тэргүүлэгчдийн дарга байсан. Манай яг хажуутлын хөрш болох төр жасрааг бай. Манай өөдөөс харсан айл болох төр гайтв бай. Ингээл ардын уран зохиолч, ерөнхий сайд дандаа ийм мундаг хүмүүс. Манай 56 дугаар байр бол ер нь алдартай штэ. Тэгээ яг нөгөө топиных нь хээгийг ашиглаад ингээд юу бичсэн? Кис гэж бичсэн. Тэгээ тэр Кис 56 гэдэг нэрээр ер нь нэлээд алдартай шүү. Юу гэсэн утгатай вэ? Кис хамтлагийн одоо юу штэ бичвэр байдаг штэ яг Кис гэдэг. Тэр чинь ингээд ингэсэн байдаг штэ тэр хоёр эс нь. Яг тэрийг ингээд нөгөө топины орон зай ингэж ашиглаад ингээд бичсэн. Дээр үед яг тэгэл Кис 56 л гэдэг байсан. Долгио ах бол одоо маш их олон түүх ярьдаг л да. Ялангуяа одоо манай Галсан Бат Долгио ах хоёр ч гэсэн маш сайхан найзууд байсан. Одоо тэр байрны доор бичсэн байдаг шүү дээ. Нэрд гитарчин Галсан Бат гэсэн энд амьдарч ирсэн гэдэг. Одоо би Галсан буяахаас асуух гэдэг юм л да. Одоо ах トゥ 7 галсан гэдэг байж байна. Та бол одоо хамгийн бага нь. Тэгээ би бас нэг сонин юм сонсч ирсэн байхгүй юу? Манай Галсан баярын баяр ахын одоо хүүн инх дүүшин битээр сайн найзууд байхгүй юу? Ярьж ирсэн. Манай одоо өвөө болохоор их том сайхан хүн байсан. Тэгээд тухайн үедээ бас нэг 25,000 төгрөг гэдэг чинь асар их мөнгө байсан байна шүү дээ. Тэр чинь нэг төгрөгөөр чинь баг гүлээд ардаг гэсэн. Тэгэхэд 25,000-ын тэр хэрэг дээр бас буудуулж исэн их тийм сонин түүх домог шиг ярьдгийн. Та энэ талаасаа ярьж өгөөч. Энэ бол 57 он баг шүү те. 57 онд манай өвөө модон заводын ерөнхий инженер байсан. Тэгээ өдөр ажилласаа тараад явж байхад нь манай өвгийн дүүн одоо дээврээ засч байсан чи нөгөө харагдаж байгаа штэ ах ирж байгаа. Нөгөө удамжинд нь одоо цалин авчирч ирсэн нярвыг нь хүн буудаад харангуутаа юунаас орилсон байгаа. Дээрээс ахаа танаа нярвыг чинь буудчихлаа гингүүт нь. Өөдөөс нь нөгөө энэ талаар нь тойрч гүйж очоод барилцаж аваад тэрний хажууд манай нэг ах бас цуг гүйж байгаа. Цуг явж байгаа. Тэгээ яг баруун талаас нь тулгаад ингээд нэлээд ноцолж байгаа бол тэгээ бас өөр буугаар буудсан байж магадгүй гэдэг. Хоёр буутай байсан. Хоёр буутай байсан. Тэгээд ингээд буудаа тэгэл хажуугаар явж ирсэн нэг 53 дээр үеийн 53 чөлөөний машиныг бас жолоочийн тулгаад гудамжаар буудаг үзээр тулгаад тэгээд энэ сэлбийн юугаар зүхтаад яг хөр хийгээд тэр жолооч бол бүр ингээ паникт орсон юу. Тэгээд 70 хэд онд энэ хэрэг илэрсэн гэдэг. Гэхдээ яг би бол бас сайн яг үний юм уудлаа юм. Ямар ч байсан манай гасан жаргалахыг дуудна тэр шүүх хурал дээр нь яагаад тэр нэг тиймэрхүү манай өвд мундаг орос хэлтэй хятад хэлтэй тийм нэлээд бас тийм чадвартай хүн байсан. Хуучин нөгөө Нар сарны цаг гэдэг кино гарсан шүү дээ. Тэн дээр одоо алдарт одоо мөрдөн байцаагч Жамин Сингийн тухай кинон дээр тэр дээр юм төстэй. Гэхдээ яг тэр сценаар нь бол арай л өөр юм байл. Яг домогчснэр байх л та. Ленон Зорго гэдэг гардаг шүү дээ. Одоо анхны цахилгаан гитарыг хийжсэн Долгио ах ярьдаг. Тэр нь Галсан Батынхаа хувьд ер нь одоо энэ гитарыг яаж сурсан бэ? Би одоо бас тэр авийн бас орос нөхдүүдийн нөлөө байсан бол таал ярина да. Ер нь ийм байхгүй. Манайх чинь 57 онд байна уу? Тэгээ 57 онд Солонгос дэлхийн сайдын яамд манайх суугаад тэнгүүд манай Галсан Бат чинь энчээ өвлдөд хятад сургуульд орсон. Одоо нөгөө улан баяр дээр тэд нэг анги одоо энэ одоо 4-р байр шүү дээ. Тэр чинь хятад сургууль байсан. Хажуутлынх нь дотор байр. Тэгээд их сургуулийн тэгээд 3 хүртэл хятадаар
дугаар ангид явж байгаад манайх Солонгосоос ирээд жоохон харьцаа муугангууд нь Орос сургуульд оруулчихж байгаа. Тэгээд одоо Галсан жаргалд Ольгон хоёр чинь нэг анги байсан байхгүй. Тэгээд Галсанбат дээрс нь тэр хоёртой орчиж байгаа. Тэгэл амаа Галсанбаяр ах чинь угаасаа тийм хөгжим сайн тоглодог, хөгжмийн юутай болохоор зэрэг маа Галсанбат айгүйх эхлээд амуу хуур зааж өгөө. Тэгээд хойшоо явж Одесс яваад ирээд гитар авчирч гитар зааж өгөөд ингээд тэгэнгүүт хичээлд явахгүй. Нөгөө Орос сургууль дээр очиод цонхон дээрээ суучдаг гэсэн. Би сурахгүй. Хятад сураад, Орос сураад бас Монгол нэгдүгээр ангид Монгол сурч байсан байна. 3 4 сургууль холцсон. Тэгэнгүүтээ инфо зарах уулны их гоё ярьдаг. Ер нь бол хаашаашаагаар ер нь их олон талын авьяастай хөлбөдөг. Таныг бас ярьж ирсэн. Манай Галсан буян ах болохоор Монголын хамгийн анхны GSI гэдэг одоо байгууллагыг үүсгэн байгуулж ирсэн. Тэгээ ер нь бол бас гитар бас сайхан тоглодог, дуулдаг гэж таныг ярьсан шүү дээ. Гитар тоглохын үед бол яг ахыг харж тоглож ирсэн үс би нэг гитар дээр ягаад гэвэл инх бол тэр коридор шуудаг тэр сайн намайг надаас илүү тоглох. Одоо ийм одоо мундаг дамгууд ирсэн байна. Одоо манай айзан хамтлагийн одоо инх бол дох маань сайхан дуулаад та маань одоо сайхан гитар тоглоод нэг сайхан дуу бариул яад юм бэ, тийм ээ? Тэхүү. Ямар дуу тоглох вэ? Та нар юм одоо тухайн үеийн тэр орцны одоо ямар хамтлаг вэ? Коридор чуулгынхаа нэг дууг сонсъё да. Манай ээж гэдэг байхгүй ингээл хаяа ингээл яг нөгөө айгүй гоё сонсдог байхгүй тэгээд. Тийм. Манайх ч 4 давхарт юм чинь. Тэгээд яг 3 давхарт сууж тоглодог тэгэл Queen өнөөдөр коридор чуулга тоглохгүй байх чинь гэдэг. Тэрийг өгүүлдэг гэднэстэй бүр. Инх бол дах ямар дуу болох вэ дүүлээ? Хэдүүлээ тэгвэл чамтай хамт нийлээд алтай авчарыг явуучих уу? За түхүү. За тэгээ үзье да тий. Тэгье. Хэрвээ чи надрууга харах юм бол миний сэтгэл байснаа Алтан хавчараа хатсан үсэрчээ Айси саяг надан тоглоо Харин дөрөлийн шаргалыг итлээ Амрах чамаага надан суух юмсаа Ойрмдөлгөө нүдний чин хаас Ухарач гişek намайг ширтнэ Ойрмдөлгөө нүдний чин хаас Ухарач гişek намайг ширтнэ Хөвөнцөдөө чиний ааштай Хөрхөн царай чин төгөөс хосолжээ Арун сайхан чин хорвоогураа Уин залвсиг өртөө татжээ Ойрмдөлгөө нүдний чин хаас Ухарач гişek намайг ширтнэ Ойрмдөлгөө нүдний чин хаас Ухарач гişek намайг ширтнэ Хэрвээ чи надрууга харах юм бол миний сэтгэл байснаа Нөгөөдгөө шууд нөгөө номероо шууд тосчихоо.
Нартай борооны тусаачийн нүдгэл бам хорцхан өгдөө найгаач байгаа шиг намон зөвлөм наясан олны дон жаухада онцгойнеген аясан чиний хаа сэтгэлийн бэнжигүрээ намбухан улаан цэцэши нүдэн толгоодаа найгаач байгаа наршиг машин гэн байсалтай олны дон жаухатай онцгойнеген аястай чиний мен сэтгэлийн бэнжигүрээ сэтгэлийн бэнжигүрээ Сая удаатай яг оохоо. Доо хамт гахаар юм биш. Алдаа малдахтай зүг. Сая үг наа гэж явах. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигэл. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. Нэвтрүүлгийн ивент итгэгч Дэлхийн амтыг Монголд Golden Gobi брэнд. Йоо, хичээлээ гэсэн чи өсөж их юм. Golden Gobi-гийн шинэ шоколад. Амсаад үүдэлтэй. Нэр юм уу? Бэлг чанар. Воо. Монгол амт. Дэлхийн амтыг Монголд үйлдвэрлэв. Golden Gobi. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт сан мигвэл. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia.
За өнөөдөр миний хувьд бас их гоё өдөр байна. Та нартайгаа ингээд тоглосон чи ямар гоё байна. Одоо манай энэ Меркурийн чи одоо нутгийн зөвлөл байгуулагдаж гин гэж сонссон шүү. Одоо тусгай шинэ жилээр дээр болж гин үү? Одоо шинэ жил. Тийм Меркурийн шинэ жил гэж болох юм гинлээ. Аа за за. Меркурийн 33 дугаар сургууль тэгэл одоо 2025 оны 12 сарын 15-нд бүр том ёолт болох гэж байгаа. Дандаа манай Меркурийн одоо бүх дуучин урлагийн усууд тэгээд бүр бүжгэлдэг охтууд хүүхнүүд одоо бидний үеийн хүмүүс бүгдээрээ өөрсдөө бүжгэлэн дуулна гэдээ орж штэ. За та нарын ёолкон дээр би өстө гоё юм ярьчихөө. Одоо манай нэвтрүүлэгт байна штэ. Cat Fruit Mongolia гэдэг нэг гоё компани орж ирсэн. Энэ ингээд байна штэ. Ингээд жимсийг ингээд маш олон төрлийн жимсийг гоё ингээд хийчихсэн. Тэгээ энэ озоноор ингээд озонжуулдаг гэнэ жимсийг. Та нар манай дээр. Тэгээ энэ жимс маань байна штэ. Маш гоё шинээрээ. Ерөөсөө ямар ч нэг озоноор ингээд озонжуулчихаар штэ. Нэг бактери үрждэггүй, хорхоо идэггүй маш гоё. За цаамагч сайхан идээд үзээрэй та. За энэ техник авчи. Дамжуулаад идээрэй. За би нэгийг авчий да. Өстой гоё. Аюу гоё юм бэ. Манайхан cat fruits. За энэ колтох идээд үзтээ та ямар одоо дүн тавих гэдэг. Аюу гоё юм байна. Шүмшээд бүр аюу гоё шинэ свеж. Дандаа шинээрээ маш гоё жимс. Зүсээд бэлдсэн амар юм шүү. Нөгөө шинэ жилээр ямар ширээгээ яаж засах гэж байгаа гэхээр ширээнийхээ заслалтыг хүртэл ярьж байгаа. Нөгөө баавгатай чихэр, улаан малгайд тавган дээрээ тавина. Тэгээ нөгөө мандарин, орс яавлгаа тавина гэж ярьжсан. Энэ жимсийг бас оруулж болох юм биш үү те? Ондоо тавих юм биш үү? Тэр ондоо тавих бол гоё шүү. Тий, захиач хэлгүүд болно нэрээ те. Сүүлд би энэ хол дахыгаа хараад гоёлоо чи фэйсбુક найз. Энэ хол дах маань одоо бас их олон орноор аялдаг болсон байна. Та чин те Чехээр явцсан хаашаа явж байгаа. Та сүүлд ер нь яавж байна та? Оросын яг түрүү жил Европын орнуудаар Франц, Испани, Бельги, Итали, Словен, Унгар, Чех гэл хамгийн сүүлд нь Германд тэгээд нэг явсан. Манай монголчууд маань их сайхан хүлээж авч байгаа зү таны. Жигтэй. Бүр манай хамтлагийн Тамир тэнд байгаа штэ. Европт. Тэгээд Тамир үтэй бас ярьж байгаад түрүү жил чинь тэгээд Нюрнбергийн монголчуудад бас хоёулаа нэг тоглолт хийдсэн тэнд нэг бэсрэг жижигхэн тийм тоглолт хийгээд бас амжицсан. Тэрүүгээр явж байгаад энэ жил болох тэр Дундад Азийн станы орнуудаар явлаа. Кыргызстан, Казахстан, Узбекистан гэдэг ингээд. Би сая Узбекистан яваад ирсэн бас сайхан газар гэдэг шүү. Гайхалтай тэр одоо энэ ерөнхийлөгч солигдоод 8 жил болж байна гэж байгаа. Тэрнээс ковидын 2 жилийг хасах юм бол 6 жилийн дотор улс бас хөгжиж болдгол юм байна. Тэгээд нэг сони юм Узбекч явж ирсэн чинь настай өгшин ирснэ тэгдгийн чи миний үгийг сонсч Слушай меня гэж хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь Монгол Узбек хоёр чинь нэг гарал угсаатай хүмүүс шүү. Бид нар чинь нэг цус гүйж байгаа. Төмөр хаан чи одоо Чингис хааны удмын хүн шүү гэд. Тэгээ Узбекээр би сая аялаад явсан. Сайхан өөрөө Чингис хааны удмын биш л дээ. Үгүй ер нь бол эхнэр нь Чингис хааны удмын цагаатаа угсааны хатан аваад зөв. Тэгээд тэр ханум Беби ханум гэдэг чи одоо Алтан ургийн тэгжээж хүлээн зөвшөөрөгдөж хаан гэдгээр тэгжээж хүлээн зөвшөөрсөн үнэн. Гэхдээ тэрнээс өмнө 13 дугаар зуун дээр Горлос, Барлас 8 гэдэг аймагуд Чингис хаантай мөр зэрэгсэж тулдчихсэн. Тэр аймгийнхны одоо удам байхгүй юу? Тэгэхээр бас одоо бидний бас удам бас мөн. Яг гоо сүүлдээ яг Чингисийн яг Алтан ураг гэдэг юугаараа холбогдсон. Амраа ахын маань хувьд сүүлд бас их олон кинонд тоглосон. Сүүл та нэг гоё кино хийсэн гэсэн тэр маань халуун мөс гэсэн кино. Тэр кино маань юу болсон бэ? Зохиолын бичсэн ба. Тэгээд яг ер нь ардын хэлчээс бусад монгол кинонууд дандаа хятадыг муулдаг байхгүй юу? Хятад гэж. Ардын хэлчээр чинь хятад чинь хөөрхөд ариун нэг дутааж явахт нь нуучдаг штэ. Орос тусалдаг штэ. Алах гээд байгаа хүн л Монгол үлдсэн болохоос Орос хятадтай шүү тусалдаг байгаа байхгүй юу? Тэр захиал үүж явахт нь. Тэгээд зүгээр тэр санааг яаж олсон юм бэ гэхээр 21 оны үед л ардын хосголын үед баруун онгорын чинь бахан алттай ирсэн ирээгүйг бахан маргаан байдаг шүү дээ. Уг нь бол алттай байсан юм байна лээ. Тэгээд тэр Бакич гээд баруун талаар баруун хязгаарт бас нэг бундаг генерал орж ирээд ер нь бол тэдний санаа бол тэр их алтаараа
урагшаа хятад Японоос гарч твсэг аваад эргээд одоо тэр улаантнуудаас Орос орныг чөлөөлөх зорилготой байсан баг. Тэгээ тэрэн дээр сэтгүүлээд энэний сэдвүүн яасан гэсэн манай өөрөө Увс аймгийн хальтаа. Тэгээд манай биеийн муудаа тэгээ би ингээд хажууд нь сахиад өдөрт ингээд юм ярьж байхад манай дандаа тийм сонин түүх ярьдаг. Би хүүхдтэй байхдаа хоргонд явж байхад ингээд сумны хонгоо олоод мэдгүй танаа тэнд яхаар сумны хонгоо гэдэг цагаантнууд тэргээр чинь байлдаж байсан байхгүй юм аахгүй. Тэгээд тэнд над гинт нэг юм ороод ирчээд. Тэгээд би бодохдоо ингээд яг нэг анекдот шиг нэг Орос Монгол хужаа гур байжээ гэдэг шиг Орос Монгол хятад 3 залуу 21 оны үед тэр их алтыг ингээд ямар санамсаргүй байдлаар ингээд эзэн бол авчиж байгаа юм. Тэгтээ тэр эзгүй ууланд мөнгө цастаа ууланд тэр эрүүс аратан чонны дунд тэр гур алт ямар хэрэггүй байхгүй. Гуруулаад 3 биендээ тусалж ээж амиа авч гарахгүй болвол тэр юунаас тэр доошоо бухад айгүй хэцүү байдалд орчиж байгаа юм. Цасны нуран морон гэж зөндөө юм таралдан л зовлон бэрхшээл. Тэгээд ерөөсөө энэ гурвыг л амьд ертөнцийн амьд үлдэх ганц юм бол хоорондын нөхөрлөлд найрамдал байгаа юм. 3 биендээ тусалж ээж энэ зовлонгоос гарна гэх. Тэгээд гуруулаа арай гэж нэг туслаад тэр нэг юмнасаа гараад ингэж ятал тэгээд одоо юу гэдэг юм те. Тэгээд тэр үргэлжлэлийн кананоос үзэн юм. Цаагаараа одоо Монгол Орос хятад 3-ын ер нь цаагаараа бол ер нь бид нэр ингээ хоёр хөрштөөгөө ингээд хөршөө сонгодгүй шүү дээ хүн чинь те. Хоёр хөрштөөгөө л эвийн олж ингэж байхгүй бол дангаараа бид нар юу ч биш. Нөгөө хоёр монголгүй бас биенийг гайхаад ах юм. 20 онд хийцэн кино 21 онд гарах гэсэн гэх чи одоо ягаад 25 онд тэр яг ингэсэн юм аа. Ер нь кино зураг бид бол 19 оны сүүлээр аваад эвлэлээд бэлэн болоод яг нэг гэсэн ковид болчихдог байхгүй. Ковид болоод тэгээд дарагтаад кино театр матер бүгд таагдаад ингээд байцсан. Тэгэхээр нь за түүхэн кино юм чин дээ нэг уучрахгүйдээ байлгаж яагаад байлгаад байхгүй юу. Байлгаж байгаа за энэ ковид нь гайгүй бол гаргая гэсэн чинь за одоо дэлгэцээр гаргаад яхан ба. Ерөөсөө IPTV-гээр гаргая гэд яриад Univision DD шидэртэ гэрээгээ хийгээд гаргах гэсэн чинь Оросын дай гэлдэг байхгүй юу. Орос нөхдөл ингэж байхгүй юу. Өө Орос Корейн дай гэсэн танаа наадах чахаа юу юм байна. Оростой холбоотой тэгээ дайнтай холбоотой хэдүүлж явах харъя да гэдэг байхгүй юу. Тэгээд өнөө дайн нь ч дуустдгүй. Юу ч болдгоо тэгээд тэр ингээд нэг архив байгаад байгаа тэр кино. Нэг туйлширж явагдаад байна. Одоо би жишээлбэл одоо тэр хоёр дайны айлт нэг талд нь орсон юм байхгүй. Одоо бид нар чинь хүүхэд наснаас ингээд Орос кино, Орос хөгжим дуу мөг сонсож ирсэн. Тэгээд нэг Орос дуу дуулдаг ч юм уу гитартай барьчихаар энэ одоо Путиний нохоо гэдэг ч юм уу нэг юм бид нар чи өөрсдөө ингээд хүмүүсийн хандлагаар Орос дуу дуулж чадахгүй, Оросын бас гоё кино өдр үзье гэхээр юу гэдгийг бас нэг тийм хандлага ороод идэг. Энэ дээр юу гэж бодож байна та? Энэ дээр ялангуяа бидний хувьд микрт ингээд баг насаа хүүхдүүдтэй ингээд хүүхд үед Оросуудаа тоглоод манай сургууль Москвагийн сургууль байгаад Орос хэл үзэл, Орос соёлоор явал, Орос телевиз үзэл хүмүүжсэн учраас болоо нэг тийм айхтар одоо юу гэдэг юм бэ нэг миний зүгээс одоо ингээд данчин хятадчин нэг тийм юм ерөөс бодогддгүй шүү дээ. Сайхан Орос нэг Орос дуулахад сайхан микрийнхнийх юу яг л бид бол байдгаараад байх хэрэгтэй ба. Ер нь хөрш гэдэг бол бурхны одоо заягдсан юм байхгүй те. Хаашаад нүгэ явахгүй. Тэгэхээр хөрштэйгоо л уучраа олохгүй бол хэрвээ инээж харьцуул инээж харьцна. Муухай харуул муухай харьцаа айлын хөршүүд ч тийм шүү дээ. Тэгэхээр зэрэг яг л тийм. Одоо бид нар ялангуяа хоёр хөрш маань хүчтэй байгаа тохиолдолд бид нар аль болох л тэдэртээ инээж харьцах хэрэгтэй. Хүн нөгөө найзаа сонгож болдог. Хөршөө сонгож болдог гэж. Хамтын найрсаг ажиллагаатай цаашаа байх. Тэгвэл бид нар тэр киноны санаа тийм юм. Ер нь одоо энэ дайн тулаан болонтой байж байгаа үед хөрштэйгээ эвтэйхэн харьж байгаад биднийг бас нэг жоохон боож хааж байгаа тэр актер гэрээнүүдээ бид нар хийгээд авах чухал байна л да тийм ээ. Тэрнээс одоо нэг муудалцаад ингээд дайраад их нь хаашаа. Таны киног нэг сайхан үзэх юмсаа. Одоо тэгээд нөгөө дайн хийцээ дуусах юм байгаа. Тэгээд удахгүй ер нь бид нэр одоо дайн сая өөрөө чи ярьдгаар хүмүүс үзэл бодол арай өөр болж байна. Тэгэхээр тэр киногоо удахгүй IPTV-гээр нээж гаргана. Тэгээд за манай тэгээд халуун мөс гэдэг кино байгаа. Халуун мөс за. За таны кинонд бас амжилт хүсье. Одоо тун урахгүй удахгүй үзэгчтэй хүрэх нь байна шүү гэдэг шиг тий. За энх бол ах маань одоо бас өнөөдөр манай энэ сайхан зочд дээр одоо энх бол ах маань ямар гоё дуу хууртай ирсэн бэ? Одоо за айц Монголын одоо би ч одоо 83 онд орсон. Одоо ингээд нийтдээ хэдэн жил болж байна. 42 3 жил тий боллоо шүү дээ. Дуулж байна. За тэгээд энэ хооронд манай хамтлагийн уран сайхны удирдаач манай ордны уран сайхны удирдаач хийжсэн Наранбаатар гэдэг соёл эрдэнэ алдарт
Наранбаатарын хөгжим Амрагхан Агима гэдэг дуу байгаа. Энэ дууг би өөрөө дуулах гэж Наранбаатараас нэлээд их гоожид зөвшөөрлийг авсан байгаа. Албан ёсоор энэ дууг чинь би нэг яг энэ одоо country rock стил рүү оруулаад ингээд нэг дуулчих. Тэгэхгүй бол эн чинь ардын дуу үжигтэй одоо тийм үндэсний маягаар явдаг байсан. Үзэн орших дуулж байсан байх тий. Дараа нь энэ Бурятын оперын театрт Дугуйдашиев гэж одоо мундаг тенор хоол байдаг. Тэр Дугуйдашиев бас энийг одоо тийм опер маягаар дуулсан симфонитой. Тэгээд одоо хөнгө хөгжимтэй бий дуулсан юм байна. Тэгээ энэ дууга зориулъя. За энэ бол дахиад авъя. За энэ бол тахта баярлалаа. Сайхан дуудууллаа. Та хэд маа нөгөө шими юмаа ууж гинөө. Би одоо бүр хамаг хөлс гараад бүр болохоо байлаа шүү дээ, тий. Доосоо бүр уух завгүй л шүү. Хатаага дуухаар Ядрага тайлбар гэсэн шүү. Тэгээ нөгөө өнөр нь шал өөр жимсний амттай шүү дээ. Тий. Янз бүрийн нөгөө вино вайн мань гэж байгаа энэ чинь яг сүүнээс гаралтай. Монгол малын буян гэдэг чинь одоо барагдахгүй их тийм ээ.
цомогч гэдэг дууны түүхээр яхад бол энэ яг анх эхлээд яг энэ үгтэйгээ зохиогдохгүй юу? Шүлгийн болох төр гунаас сүрэн гэдэг. Тэгсэн чинь тэр нөө батлуулах болоход ийм агима гэдэг ингээ болохгүйгээд тэгээд бас нэг өөр нэг яруу найрагчийн айхөө төрсөн нутаг ямар яадаг их орон мэд нүсгээд бас нэг тийм социалист агуулгатай болоод ингээд энэ үгээрээ үлзий орших дуулаад ардын дуу үжиг эн чинь юмд хөтөлбөртөө оруулж өрөөд явж ирсэн байна. Яг эргээд тэгээд энэ зах зээл рүү эргэж орлоо. Агима гэдэг энэ үгээрээ эргэж сэргсэн. Тэр үйл чинь бас их цензуртэй байсан тий. Янз янзын ингээд гармон, блюз гармон ороод ирэх нь ягаад энэ Америкийн барууны нөгөө хөрөнгөтний юм орж ирж байна л гээл. Тий одоо нөгөө олон хоолоогоор буурлаав гэж үүдэг ч дөө. Тий. Тэгэхэд чинь яг тэрийг яг ингээл явж байхад ард нь ингээд одоо дүн гэж одоо баас нь ингээд одоо уруудаад явж байгаа байхгүй юу? Өнгө нь буугаад. Тэгэн гут л бид яг тэгж загнуулж байсан шүү дээ. За тэр буурлаав ээжийн сургаал энэний арт тал дээр сууринг болох одоо баас гэдэг чинь одоо суурийг хэлж байгаа юм. Тэгээд тэр суур нь ингээд өнгө нь уруудаж явна. Энэ одоо ээж аавын сургаал хэрэггүй гэж байгаа юм уу? Тэг бас туйширдаг байсан тийм. Яа амар. Бас нэг дуун дээр Гэтэ агимач бодчихсон шүү дээ. Тийм баха. Сэтгэлийн жигүүр шүү дээ. Өөр аятай байсан шүү дээ. Ийм зохиолын дуу маягаар. Тэгээд дараа нь зундраа аваад энийг хийгээд ер нь энэ юугаар айгуу яац. Би урд нь сонсч байсан бүр 74 3-4 оны үед юм уу зүгээр тийм нэг ардын хараа биш үү зохиолын дуу маягаар яг үг нь тийм сэтгэлийн имжигүүрээ гэдэг тийм байд юм бас. Яг нэг талаас их тийм хатуу бас буруу юм шиг мөртлөө бас дандаа сайн уран бүтээлийг бас цензурдж бас гаргаж ирж байсан тий. Манай кинон дэр жишээ байдаг шүү дээ. Одоо санаж яваараа гэдэг кино байдаг шүү дээ. Хоёр ихэр залуу гараад ирдэг тий. Тэр чинь нөгөө аль нь вэ гэдэг кино байсан байхгүй юу? Тэгээд тэр хөгжмийн зохиол Алтан уяггаа тэр нөгөө нэг сүүлийн хөгжмийн хэлсэн. Тэрэн дээр ч одоо тэр аян одоо өөр болцсон нөгөө дэлбэл зурсан амь цэцгүү. Манай гаргийн залуус болсон байхгүй юу? Уг нь тэр хөгжим чинь санаж яваараа гэдэг аль нь вэ гэдэг киноны хөгжим юм. Тэр яагаад болсон бэ гэхээр зэрэг тэр чинь нөгөө залуу чинь нөгөө ажилдаа хийх үү хөнгө амьдрах уу гэдэг замынхаа сонголтын дээр байж байгаа ажилтсан болсон дээр юм ингээд зөв замаа сонгож байгаа шүү дээ тий. Дуунд хүртэл одоо энэ олон салаа замуудын миний зам аль нь вэ гэсэн текст байхгүй юу. Тэгээ тэр аян дээр байсан. Тэгээд нөгөө дэвш очсон чинь социализмын зам ой төрсэн сармагчин шиг сонгох замгүй багтаа яадаг юм. Тодорхой хөдөлмөрийн зам наад үгүй хас гэдэг. Тэгээд тэр кино чинь хөгжмөний яваад байдаг үггүй байж байгаа сүүлд автоогоо тэр сайхан аяндаа тэр одоо нөгөө нэг орчин үед нөгөө улс төрийн шиг л оруулж манай гаргийн залуус болж байгаа байхгүй юу. Яа тийм бас түүхтэй. Магчныг төрөө нэг юм дэвтэр авчирсан юм а би хараад ирдэг. Дээрийн одоо ийм одоо Орос тетрад гэж байсан шүү дээ тий. Тэгээ би ингээ харсан чи одоо гой ийм зургууд та энийг тайлбарлаа хардаа. Компьюч гэж яах шиг тий та энэ ямар гоё дэвтэр вэ? Ямар учиртай дэвтэр вэ? За энэ болохоор ингээд 9 дугаар ангийн цамагч ингээ. Ийшээ ингээд яг урагдаад яатсан байгаа. Манай оператор бас энэ зургийг авъя. Тэгээд энэ ямар учиртай юм гэхээр тэр 10 дугаар ангид орооч үгүй ч үү ингээ хүүхэд болгонд урсгалаа үлдээдэг. 8 дугаар анги төгсөөд 9 дугаар ангид энэ. За. Дараа хүүхдэд 9-өөс эртшээ явах ч юм уу гэдэг штэ. Тэгээ ер нь 7 дугаар ангид байсан 6 дугаар ангид байсан ч гэсэн хавар дөхөөд ирэхээр ингэж урсгалаа үлдээдэг. Ийм нэг анги болгоод ийм
43-ын хөвшилтэй. Эргүүлээд үзүүлдэ. Дотор нь одоо ямар гоё юм бол ингээд цолмонд 83 оны 2 сарын 12-нд гээд те энэ сэтгэлээр хизээч бүү юмд хандаж бай. Тэгээд аюу актер стори гүхтий бичиж штэ те. Үний явуул үс цайн хуурамч явбал яс цайн гэдэргээд ингээд дандаа юм зүрх чинь хаанасаа ч олж бичдэг юм бидгүй те. Ингээд UCA анги I love you my love you гэдэг өөртөө ингээд бүх юм өөртөө ингээд бичнэ. Ингээд нэг юм дэвтэр авдаг байхгүй. Тэгээд тэрийг ингээ ангийнхаа хүүхдүүдээр айлуулна. Энэ UCA ангийн бат гэрэл гэж байна те. Өсөх насанд хизээж бүгдийг ухаарч өсөх насанд хизээ бүгдийг ухаарч өвгөрөх насанд хизээ бүгдийг тогтоож байлаа гэн. Тэгээ нэг юм сонин юм дийг бичиж байгаа. Наа чи их гоё зураг байна. Компьютер. Энэ дискод ч байгаа зураг шүү дээ. Диско юм уу? Одоо чихэн дискод ч байгаа хоёр ингээд. Тэгээ Мартини гэдэг тэр үеч нөгөө Мартини бид нар бас бид уухгүй шүү дээ жоохон хөвгтдээс юм чаа тэгээ аавс нар хэрэгэлдэг. Тэгээ кунфу мөнфүгээ бичсэн. Бүхэл тэр үеийн одоо нөгөө дурсамжийн юугаа ингээ хийцэн байгаа аахгүй энэ дотор. Зориглох бас байдаг шүү дээ. Coca-Cola гэдэг. Тэгээ Европ кар мар гэж бичсэн жааш ингээл энэ тентгийн янз бүрийн юм ингээд бичсэн. Тэгээд одоо өнгө бодгаа тэр үеч нэг фламастраараа бас тэр илбэг олдохгүй бас тий. Энэ нэг юм баахан юм хөдөлмөрийн бөмбөг шиг яаж нүд хайж байгаа гэж байгаа байхгүй юу? Энэ бол таалагддаг охиндээ ингэж бас нүд хайна. Бас тийм бас байна. Тэгээ энэ одоо хин инх баяраас энэ хүүхдээ би үргэсэн байгаа юм чи над руу нүд хайцсан байгаа биз? Айгуу. Яг ингээд шууд ингээд өсөж мөссөн зураг мөрөг тавьсан бүр ил тод тий. Тэгээд нөгөө тэгшин газрын зөөлөн хөрсөн дээр гэдэг чинийхээ нэрийг даа гэдэг дуу байдаг шүү дээ. Тэр мэрийг ингээд бичсэн. Хөрсөн дээр. Чиний нэрийг сэлгүүс. Энэ одоо ингээд чапл маплик дурсан байгаа юм шүү дээ. Оо тийм байна. Энэ бас яагаад энэ өмд доошоо шавтарсан байна уу юу энэ? Энэ тэр үед чи энэ ийм мод бас ийм юм байдаг гэсэн шүү дээ. Бас ийм мод байсан. Тий. Хэдэн он? Ийм мод гэж ийм куклтэй ингэж нөгөө гадаадаас их авчирдаг. Тэгээ гэртээ тавьдаг сувенирүүд байхгүй юм. Оо зүг. Өксөө ингэ гаргах зүгүүд. Жинстэй чавх зүүцэн. Брэндүүд гэсээ буйна санаж байна. Манай сургуулийн саксны аварга болдог шүү дээ. Тэр анги болгоно макара гоё. Тэгээ тэр мак янз бүрийн нөгөө брэндүүдийн одоо юм ярьсан тэр цаалбар хийгээ шүрсдгийн шүршээ тэр кола мод бас засаргаа хийдэг гэсэн шүү дээ. Тэгээд юу арга ингээд ориг хувцсан юм шиг. Тэр зүгээр мө 8 6 төгрөгийн үед цагаан мак аваад тэгээд тэр цаалбар хийж байгаа тэгээд шүрсдэг модгаар өөр зураад өндөг ингээ ямар агуулгатай чи мэдэхгүй те. Ингээд иймэрхүү хийдэг байж. За сонирхолтой дэвтэр байна. Манай галсаахаа үед чинь нөгөө GCI гэдэг нэг байгууллага ер нь манай сансраас ч их тийм олон микроос ч их олон дэвшилтэд гой зүйлүүд гарсан юм биш үү? Яг юу гарсан юм бэ одоо манай Монголын? Яг одоо юуны төрөнд бол одоо чи хагархаа тамира эдрийг төр ярьсан. Яг ингээд бас ардчлалын эхнийх нь ер нь хөгжимч ч гэсэн одоо жоохон автомат байсан бэлэгт тамира эдэр чинь бас найзууд ер нь ардчлалын юунд бол гар бие бол маш их оролцсон. За ардчлалын одоо нам хөдөлгөөн байгуулсны дараа ер нь залуучуудыг хэрхэн цаашид ер нь ямар ихтгэл үнэмшилтэй авч явах гэдэг дээр би GCI байгууллагыг анх санаачилж миний санааг дэмжиж оролцсон залуучуудын 80% нь манай микрийнхан манай анги сургууль тэгэл Содномгон тоолоо одоо Жасрагийн жандсан яг манай анги биш ч гэсэн тэгэл манай байрныхан ингээ бид нар одоо манерч хүртэл байсан те нэг хэсэг. Тэгэд энэ бол ерөөсөө бид нар урд нь Монголын ёсгол залуучуудын эвлэгсэн намын ийм залуучуудын байгууллага байсан бол ямар ч тийм залуучуудын байгууллагуу бид нар энэ нийгэм рүү орж агаад хүнд яаж мандайлуулах вэ те энэ концепцийг мэдхийн тулд залуучууд одоо ийм олон улсын байгууллагыг бид нар байгуулсан. Тэгээд миний одоо бахархаж явж байгаа юм нь бол манай өнөөдрийн залуучууд бол энийг үл яг утгаар нь авч явж байна. 30 жилийн дараа хэд бид тунхагийг чэйжэр мэднэ. Монгол дээр нь ч мэднэ, англи дээр нь чэйжэр уншиж мэднэ. Тэгэхэд яг л зөв юм байгаа байхгүй одоо хувь хүнээр биш хуулиар засагддаг засаг төртөө байна гэдэг. Энэ дэлхийн хамгийн үнд зөв бол хувь хүн. Хүн төрөлхтний төлөө зүтгэх нь бидний хамгийн ариун үйлс мөн гэдгийг бид нар энд итгэдэг гэдэг тий. Хамгийн эхлээд итгэл үнэмшил хүний амьдралыг утга учиртай болгоно гэдэг. Яг ер нь хүн бол итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй.
сая их хурал дээр нэг өдрийн дотор ихтгэл үнэмшил нь одоо тэр намын хүмүүс 2-3 солигдож байгаа хүмүүс бол ямар ч ихтгэл үнэмшилгүй хүмүүс. Хэрвээ ийм хүмүүсээр удирдуулж байвал айгүй харамсалтай байхгүй. Залуучууд нэг ихтгэл үнэмшилтэй би одоо ийм байх зорилго тавих хэрэгтэй ихтгэл үнэмшилтэй байхад бол хизээч тэгж нэг заа гэж өгчөөд нөгөөт 2 цагийн дараа үгүй гэдэг ийм зөвхөн нөгөө нэг намынхаа эрх ашигын төлөө тэгж өгдөг байвал тэрийг үл уул нь шүүх хэрэгтэй байхгүй бид нар 40-50 мянгатын ч олон одоо хэдэн 10 жил ингээд хотын соёл гэдэг юм суралцаад бас нэг тодорхой хэмжээний тарих кургузортой байж байгаа шүү дээ. Гэтэл нэг хөдөөний нэг нөхөр ч юм уу гинт орж ирс хамраал тэгээд одоо энэ улс орн чинь сүүлийн үед яаж илгээрээ ингээд унчуу яаж одоо ингээд сөхөрж байна. Тэгээд эргээд одоо зүгээр ингээд бодохоор тэгээд тэд нар айгүй хүмүүсийг ингэж итгэл үнэмшлэхгүйгээр дагуулж яваад байгаа байхгүй. Тэдний юм бичгээр тогтсон юм байхгүй тий. Тогтсон юм байхгүй. Хүн итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй тий. Одоо наамч гэсэн гэдэг шүү дээ. Либерал үзэлтэй барууны зүүнийх гэдэг одоо тэгэл баруун зүүн ялгатай байцлаа одоо тий. Дагаал ард түмэн хэдэн дүүрэг өгөхөөр нь ингэж дагаал ингэж яг тэр дотроос одоо жинхэнэ ардчил, хуурамч ардчил гэдэг хоёр ухагтхууныг одоо яг нөгөө том Америкийн институтч гарч ирж байгаа. Хуурамч удирдагч, жинхэнэ удирдагч ямар байх хэвтэй. Би бол манай анхны хэдийн удирдагч нар одоо Зориг, Батүл тэр үеийн үнэхээр жинхэнэ удирдагч нар. Яг үжил санаад одоо хүртэл Батүл өдөр за буруу юм хийсэн байж магадгүй. Үжил санаанд л үнж байгаа. Одоо хөдөөнийх нь гэж би нэг дормжилж байгаа юм биш л те. За хөдөөний одоо нэг өөрангаа ч юм уу за увсынхан ч юм уу бие бинийгээ дэмждэг. За манийгаа дэмжээрэй гэдэг ингээ биенийг дэмжиж авчдаг. Хотынхан болохоор 40-50 мянгатынхан одоо микрийнхэн ч юм уу яг нэг ганцаарцсан чон шиг ингээ тэр чинь нэг ноддаггүй хүмүүс байна шүү дээ тий. Одоо нодгийн зөвлөлөө байгуулъя тий 40-50 мянгатынхан. Одоо эхнийх нь ингээд манай шинэ жил хийх гэж байна шүү дээ. Үгүй наадан болонгууд 40 мянгатын бүх тэгэж ярих юм а тий. Эсвэл микрийн одоо бүх бидрийг байхад ийм утаа гэж хөвж байдгүй байсан шүү дээ. Одоо яг микрих шүү дээ. Хэрвээ бид нар одоо хөдөөнөөс орж ирж байгаа хүмүүст хотын стандарт хийгээд өгчвөл те хотод орж ирэх хүн ийм байшинд байрна, утаа тэгж гаргана, хүүхэд нь тийм орчинд амьдрна гэсэн ийм нөхцлүүдийг заагаад өгчвөл тэр хүн чи ядахта нөхөр нь ирж жоохон мөнгө олж агаад нэг яг стандартын дагуу нэг байшин барьж мараад эсвэл юу муу авж агаад тэгээд орохгүй. Одоо ч зүгээр л мал нөхөхөр зэрэгт хотын захад одоо манай энэ урт цагаан нэг одоо 44 тэрбум төгрөгөөр чи одоо юу болгоо ичв нэг хэдэн цемент болгоод ажиллаа штэ. За тэгээд нэг юм байна. Энэ хамгийн гол юм би яриад. Манай микрийнхэн ямар онцлогтой вэ гэхээр штэ тий. Шунал байхгүй. Дүүрэгтэй л амьдарч байхдаа бид нэр бүх юм илбэг дэлбэг л байсан. Тэр утгаараа ярьж байгаа ш. Тэр бид нар тусгай картын бараа гэж байхгүй. Бид нар шунал байхгүй. Одоо бид нар тийм байртаа орчи иймтэй болчих гэсэн шунал байхгүй. Юм бол одоо микрийнхэн гэх чинь бид нар од жаргалаараа багт тий. Тийм Одоо байна. тий яг бидний доотлын төгсөл тий. Одоо эдэргийн гол хөтөн муулж байна. Үгүй байхгүй юу? Одоо манай энэ Никитоны Баачка бол бас их рок pop бас нэг том урсгал гаргаж ирсэн. Ер нь олон хүн байна да. Байна. Эдрээрээ бид нар бах хэрэгтэй. Тий. Одоо энэ 25-ын захирал автаач бас манай микро. Түүний хоёр нь хоёулаа нэвтрүүлэгч байсан. Нэг анги. За цом өгчээсэн нэг юм бас вэ. Одоо ингээд жин хасан басна гэдэг. Одоо бид нар чи ингээд мах шүлээ болдг юм уу? Яаж жин хасах штэ. Та хоёр синди маань одоо ажиллаж гин үү? Одоо ажиллахгүй байна уу? Турахтуу. Хулан турахтуу штэ уучлаарай. Синди гэдэг чи манад 30 жил турсан. Тэгээ өөрөө тийм дураараа юм нэгэд явсан л да. За. Яг миний хувьд бол одоо хүн өөрийнхөө идэж уух юм бол хязгаарлаж болохгүй. За. Юу хийж болохгүй. Хамаагүй дэглэм хийж болохгүй. Одоо яг тэдэн цагтын мэдэн цагтын мэдэн тэг нэг гэж өөрийгөө боолчилж тэрэндээ өөрийгөө хоригд шиг хорж болохгүй. Хүн идмээр яваа юм идэх хэрэгтэй. Уумараа юм уух хэрэгтэй. Гэхдээ хизээ хэдэн цагт гэдгээд ойлгох хэрэгтэй байхгүй юу? Шүн болж явахт чинь өчргөө идээд уугаад ичлэхгүй шүү дээ. Шүн амрах хэрэгтэй. Хотоодоо ажиллахгүй тэрийг ойлгодог байх хэрэгтэй. Юу идүүлсэ одоо яг л нөгөө эртний уламжлалт ёс заншил гэдгээрээ л хоолндоо тохируулж явах хэрэгтэй. Одоо ажиллаж байгаа юу? Ажиллаж байгаа. Оо за. Тэгвэл одоо хамгийн удаан ажиллаж байгаа. Тийм манайх одоо 96 оноос үүсгэн байгуулагдсан гэдэг чинь одоо 30 жилийнхаа хийх гэж байгаа. Дараа жил гэсэн.
30 жил болж байгаа гэсэн үг. За манайхан сайхан идж угаарай. Би та нарт өштэй нөгөө нэг гоё. Энэ жимсээ сайн идэн шүү таад маань. Наадах чинь одоо бүр дуусах гэдэг. Нөгөө ямар ч юу байхгүй шүү дээ. Энд чи одоо ням бактери үржихгүй. Нөгөө озоноор одоо сайхан ингээд цэвэршүүлсэн гэх юм одоо ийм гоё жимс байгаа шүү. За гасах. За жимснээсээ дээрээ. За шимкогоо ууж гэнэ таад маань. Шимкогоо сайхан уугаараа тэгээд гой сайхан пив уугаад. Энэ шимко тэгээд ийм аягтайгаа ингэж хадаадаг ийм хамт өгөх юм уу? Ингэж Ер зааж байгаа юм уу? нь яагаад халааж ийнэ гэхээр энэ чинь бол одоо хүүтнэр нь жууж бодно. Оройдоо сайхан халаагаад уух юм бол нөгөө хий хууч нь Гэтэ ийм маягаар хадааж уух хэрэгтэй юм биш үү? Ер нь ийм маягаар халааж байна. Гэхдээ ер нь одоо градусаа багасгасан зөвлөлтөө одоо. Солонгосууд ч одоо 21 градусын сүүжүүгээ 19, 18, 17 болгоод тэгээд бүх ерөнхийлөгчөөс нь хэсүүлээд бүх ажилтнууд нь ганц л тэр архи. Өөр сүүжүүл. Одоо энэ өндөр градустай хатуу арх гэдэг чинь бид нар Оросуудаас л ер нь сурсан соёл шүү дээ. Хуучин бол одоо энэ сүүнийхээ архийг л одоо хэрэгжилж ирсэн. Одоо миний ач шийдрийг ингээ явахлаар Улаанбаатарт амьдарч байгаа 6 дахь үе маань эхэлж байна. Нөгөө ямар үе үлээ нөгөө нэг яриад байгаа тий. Янз жинзи дээр бид нар чих азтай хүмүүс шүү дээ. 2 нийгэм үзээд 2000 үзээд 200 үзээд 360 үзээд ингээд нөгөө ковид дох юу өдөр бүгдийг ингээд даваад туулаад. Тэгэхээр зэрэг бид нар бол овоо юм үзсэн. Бидний хүүхдүүд бол одоо арай сайхан нөхцөлтэй нийгэмд орж ирж байгаа учраас тэр арх дарс гэдэг үл зүгээр эдэний дээж гэдэг утгаараа бол тэд нар бол хэрэглээл явна. Хэдүүлээ одоо сайхан шимкогоо сайхан шинэ жилээр сайхан ууж. Тэгээ одоо шинэ жилээр одоо сайхан энэ Cat Fruit Mongolia-гаа сайхан жимсээ идээд одоо энэ сайхан пив уугаад. Шимкога хаана зарж байгаа? Шимко маань одоо бас нөгөө сүлжээ дэлгүүрүүдээр ийм артаар одоо бодлоалагдаад хэрэгцсэн байж байгаа шүү. Facebook-ээр шимког л орохоор гараад ирэхэд дээ. Тэгээ өнөөдөр манай урт цагааны гудамж нэвтрүүлгээр бас Улаанбаатар хотын бас ууган соёлыг түгээжсэн, хотын соёлыг түгээжсэн. За микрих маань одоо ах эгч нар маань оролцлоо. Тэгээ та нартай сайн сайхан бүхний хүсэн өрөө. Тэгээ Улаанбаатар хот маань микро маань одоо сайхан хөгжих болтугай. Тэгээ та бүхэндээ сайн сайхны хүсэн өрөөё. Тэгээд та нартай баярлалаа. Баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж авчирч. Тэгээ нэвтрүүлгээ одоо хэдүүлээ өндөрлөөд манай анки эгчийн сайхан одоо хөгжмөр өндөрлөхөө хэдүүлээ. Сайхан таныг бас тайсан дээр урья. За баярлалаа. За энэ сайхан нэвтрүүлгээ би төгсгөө. Дамжин сэрэнгийн хөгжим хинтэн дээр болон дээр төгсгөө. За баярлалаа.